кодоор нь ингэж хадгалж авдаг байхгүй. 2019 оноос эхлэн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа эхэлсэн. Ингэхдээ 10 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй буюу аймгийн цагдаагийн газрын харьяа бүртгэлтэй байсан камер жуултын ажлыг бүрэн хариуцж эхэлсэн. Мэдээлэл шуурхай удирдлагын төв камер шүүдэггүй, зөвхөн камер жуултын эвдрэл гэмтэл бүрэн бүтэн байдлыг хариуцдаг байна. Шүүлэг процедурыг асуугаад байна. За ийм очиртай. За манай мэдээлэл шуурхай удирдлагын төв бол өөр аймгийн хэмжээнд байгаа камер жуултын бүрэн гүйцэтгэх ажиллагаа түүнтэй холбоотой эмтэл засвар үйлчлэгийг хийж хариуцдаг гэж байгуулга. За манай байгууллага өөрөө камерыг шүүж иргэдэд шүүлтийг одоо ухрааж хойшлуулж шүүж гэмтэрийг илрүүлэхэд бол чиглэсэн онцгой субъект биш. За үүнийг цагдаагийн байгууллагын эрхөхийн албан тушаалд шүүж хийдэг. За үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас манай дээр камерын цагдаа гэдэг 2 цагдаа ээлжилж ажилладаг. За тухайн цагдаа нь бол өглөөний 9 цагаас ирээд оройн 18 цаг хүртэл ажил байх үеэр за шаардлагатай тохиолдолд ажил ийм бус цагаар ирж ажилладаг. За хэрэг гэмтэрэгтэй холбоотойгоор ерөн сурвалжиж байгаа ажил бас дээрэс нь гэмтэргийг илрүүлэхтэй холбоотойгоор амралтын цагуудаар бол цагдаагийн байгууллагаас уг 2 ажилтан маань өөрөө ирж шүүдэг, тасралтгүй шүүж байгаа. За сүүлийн үед бол байнгын ерөөсөө амралтын цагуудаар сууж байгаа харагддаг. За манайхаас бол мэдээж удирдлагын төвөөс дээрх 2 цагдаагийн ажиллах цагийн хуваар ажиллаж байгаа нөхцөл байдлаар нь бид нар мэдээлэл цагдаагийн байгууллагууд өгдөгөөс бид нар өөрсдөө манай инженери техникийн ажилчид бол камерыг шүүдэггүй байгаа. Энэ дээр бол шүүх одоо эрх бүхий албан тушаал буюу онцгой субъект биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгсэн дээр бол яг Сүүлийн үед амралтын өдрүүдээр камер шүүлэхэд хүндрэлтэй хэцүү байна гэсэн иргэдийн гомдол ирэх болсон. Энэ нь аймгийн цагдаагийн газар камер шүүх олон нийтийн цагдааг ажилуулдаг талаар аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга хэллээ. Иймд эргээд камер шүүлэхэд эхлээд цагдаагийн газарт хандаж дараа нь мэдээлэл шуурхай удирдлагын төвд очих ёстой гэдгийг онцолж байна. Кодоор нь ингэж хадгалж авдаг байхгүй.